тунгалаг гэдэг тэрбээр 14 наснда өвчний улмаас 2 хөл дээрээ зогсох боломжгүй болж тэр үеэс л тэрэгэнцэр дээр суух болжээ. Тунгалаг өнөөдөр Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын нийгмийн ухааны дээд сургуулийн 3 дугаар курсэд суралцж байна. Ингээ иргэд бидэл гэхэд өдөр тутам сургууль соёлдоо төвөггүйхэн явдаг бол тэрэгэнцэртэй түүнд хичээлдээ явахын тулд хаалгаар гарах, босгоор давхаас эхлээд л хүндрэл учирдаг. Жохомоо сурч боловсрохт наад захын ийм асуудал үүсдгээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд зүгээр л гэртээ суух нь олонтоо байдагч. Тунгалагийн хувьд хүсэл мөрөөдлөө орхилгүй өдөр тутмын энэ хүндрэлийг том тооцолгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр л байна. Ерөөсө одоо би гэхэд би улсын сургуульд сурж исэн. Тэгээд хувийн сургууль руу орж байгаа. Хувийн сургуулаа ингээд нөгөө өдрөөр явж исэн. Тэгээд одоо бүр өдрөө байлаад ичнэ тий эскорнат руу орж байгаа. Яагаад тэгээд ингээд бүр ингээд доошлоод байна гэхээр ерөөсөө л тэр асуудлаас болоод одоо би өдөр болгон ингээд явахдаа надад айгүй том проблем байдаг. Тэр арц гарц унааны асуудлаас болоод нойлны асуудал. Тэгээ номын санд улаан суух. Би шээсэ байнга барьчихэд байхгүй юу. Тэгээд ингээд ийм байдлаас болоод манай айгүй сайхан өсөлт зорилго том сургууль аваад хайсан хүмүүс үнэхээр их байдаг. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх уулзалтанд оролцохоор Завхан аймгаас нийслэлийг зорин ирсэн нь энэ юм. Зөвхөн миний асуудал бол биш. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй тулгуур бэрхшээлтэй хүмүүсийн нийтийн асуудал байхгүй юу. Тосон Цэнгэлээс нааш автобусаар ирдэг үү? Ер нь яаж ирдэг вэ? Автобусаар ирдэг. Тэгээд зарим тохиолдолд бол микро цоох байдаг. Ягаад гэвэл байнгын хот хооронд явж идэг. Яг өөрийгөө бодох юм бол автобусанд ирээдэг. Арай бас хөл гарна байгаа. Чөлөөтэй яваад ирдэг чийлэн арай гайгүй. Тэгээд микро цоохоор бол айгүй олон хүнд шахагддаг. Тэрэгэнцэртэй иргэдэд сурч боловсрох ажиллахын тулд нийгмийн харилцаанд орж нийтийн тээвэр, автобус унаа, галт тэргээр үйлчлүүлэх шаардлага тулгардагч энэ бүгд тэдэнд үргэлж саад тушаа болсоор байгааг өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд зам тээврийн сайдд уламжилж байна. Зоригоо хүүгаан хувьд гэхэд Дархуул аймгаас энэ уулзалтанд оролцохоор галт тэргээр иржээ. Тэгээ би энэ Дархуул аймгаас одоо наашаа гараад тэгээ богоон цуухад бол маш хүндрэлтэй. Шатн өндөр. Тэгээ одоо би орохдоо заавал хүнээр үүрүүлж орно. Тэгээд ороод бид ингээд дундуур нөхөс чи хүмүүс уурлаад за хурдан яваач та араас шахаадаар хурдлаач та гэдэг. Тэгээ арай ч юм уу явсараа яруу төдөөнийг сандал дээр ирээ суучих. Энэ дээрээс нөгөө юу тэргээ хаана хийгүү. Бас хэцүү байдалд орно. Хот хооронд автобус галт тэргээр зорчиход наад зах нь ийм хүндрэл үүсдэг гэж байна. Харин нийслэлийн тухайд нэг үе бодвол тусгай зориултын гэж нэрлэгдсэн 15 угсраа автобусаар нийслэлчүүдэд үйлчилж тэрэгэнцэртэй иргэдийн боломж нөхцөлийг ч хангаж өгсөн нь сайшаалтай. Харин бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй үсгээр үйлчлдэг. Үйлчлүүлж байна. Хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан гэсэн энэ хэсгээр үйлчлүүлж тусгай хэрэгцээт буюу энэ угсраа автобусаар үйлчлүүлэх ёстой. Гэтэл ерөнхийдөө бол хүн ихтэй үед зүгээр жирийн иргэд бол яг энэ хамаагүй хаалгаараа орж тэдэнд хүндрэл учруулдаг гэсэн зүйлийг ярьдаг. Тэр ч утгаараа ерөнхийдөө тэрэгэнцэртэй хүмүүс бол тусгай зориултын гэж нэрлэгдэх энэ автобусаар үйлчлүүлэх бас боломж хомс байдаг гэдгийг тэд хэлж байгаа маа. Ерөөсө хүмүүс ингээд зэрэгцээл дайрчдаг. Тэгээ бид нэр сууж амжаагүй байтал автобус хөдлөө яваад өгчдөг. Дандаа ер нь бол энэ хаягдах бол бидний байнгын бэрхшээл. Ингээ хаягдаал хоцордог. Ямар ч тач өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд альч нийтийн тээврээр үйлчлүүлсэн алхам тутамд нь хүндрэл үүсдэг гэдгийг хэлж байгаамаа. Гэхдээ тэд хүндрэл бэрхшээлүүдээ зүгээр нэг тоочсонгүй. Ямар зохицуулт хийж болох вэ? Гарах гарцыг нь ч хамтан хэлж байна. Жишээ нь автобусны нэг хаалгыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж заасах. Автобусны жолооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх нь сайн дурын асуудал биш. Ажлынх нь нэг хэсэг юм гэдгийг ойлгуулж тодорхой сургалт явуулах. Хараагүй иргэдэд зориулж буудал зарлагчийг ажилуулах. Ганцхан галт тэргийг л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гаргах зэрэг тодорхой гарцуудыг тэд нэрлэж байна. Харин үүнийг ажил хэрэг болгох талаар салбарын яамнаас ийм тайлбар хэлж байна. Нэн тэргуунд яг одоо авто тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулж байгаа учраас эдгээр асуудлыг тусгах талаар хэллээ. Дэвшүүлж байгаа зорилтуудыг бид бас энэ хуулиндаа аль болох зөв зүйтэй та бүхний ажлыг энэ талын асуудлыг шийдэх зорилгоор оруулж өгнө гэдгээ бас хариуцлагатаар хэлье. Мөн энэ дагуу бид нар бас хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэнцэртэй иргэдийг тээвэрлэх зориултгүй тээврийн хэрэгслүүдээс хураамж авахын журам бас манай яамдаар боловсруулагдаад засгийн газарт өргөжсөн байгаа.
Хөдөө орон нутгаас хүртэл зорин ирж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлаар зам тээврийн сайдд учир байдал ойлгуулсан учраас тэдний наад захын эрхийг нь зөрчсөн эдгээр асуудал удахгүй шийдэгдэнэ гэж тэд найдаж байгаагач итгэл дүрнээр хэлж байна.